За сайн байцгаана уу монголчуудаа. Тэгэхээр өнөөдөр бид нар юуны талаар ярих вэ гэхээр Жамух болон Тэмүүжин хоёрын нөхөрлөл. Энэ хоёрын түүх. Тэ хүмүүс энэ хоёрын талаар янз бүрээр ярьдаг. Жамух урвсан, Тэмүүжин урвсан, эсвэл энэ хоёр хуйлдсан байсан. Аль нь ч байсан, яадаг ч байсан юу баттайг бид нар мэдж байгаа вэ гэхээр Жамух гэдэг хүн нэгэн цаг үед тал нутгийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд Тэмүүжингээс илүү ч явсан үе байсан, дорооч явсан үе байсан, яадагч л байсан, адилхан язгууртан хүн байсан. Энэ хоёрын хооронд асар ширүүн тэмцэл болж ирснийг бид нар мэднэ. Тэгээд Жамухын талаар бас нэг юм ярихад ерөнхийдөө Тэмүүжин Чингис хаан болсон. Чингис хаан болсны одоо тэр өртөл нөхцлүүд, тэр Чингис хаан болох тэр одоо хөгжил дэвшлийн явцад асар их одоо нөлөө үзүүлсэн тийм хүн юм аа. За энэ хоёрын нөхөрлөл хамгийн сонирхолтой. Энэ хоёр одоо Тупак Бигийн хоёр байсан уу? Майкл Жаксон Принц хоёр байсан уу? Эсвэл Наруто Саске хоёр байсан уу? Ямар хүн нөхөрлөл энэ яаж эхлээд, яаж өрнөд, яаж дуусч вэ? Ямар одоо улс төрийн том үйл явдлуудад энэ хоёрын нөхөрлөл яаж нөлөөлөв гэдгийн талаар хэдүүлээ одоо ярьцгаая. За эхнийл чинь Жамух гэж хэн бэ гэдгийн талаар хэдүүлээ ярих нь зүйтэй. За бидэнд байгаа Жамухын мэдээллүүдийг бид нэр хоёр түүхэн их сурвалжаас авдаг. Нэг нь болонгууд Нууц Товчоо, нөгөөх нь болохоор Рашид ад-Дины Судрын чуулган. Рашид ад-Дин гэж хэн бэ гэхээр Газан хааны одооныхоор ярил төрийн нарийн бичиг байсан байна. Энэ хүний удирдлага дор бүл бүтэн судлаа шинжилгээний баг ажиллаад дэлхийд анх удаа Монголын түүхийг эрт дээр үеэс ахуулаад тухайн цаг үе хүртэл одоо бичсэн анхны тийм эрдэм шинжилгээний том ажил болсон байна. За тэгээ энэ Судрын чуулган нөр 3 боттой ном байдаг. Энэ хоёр дээр Жамухын одоо угсаа гарал яг хэн бэ? Хэний одоо угсаа удам яаж усан хүн бэ гэдэг нь хоёр юм өөр одоо мэдээлэл байгаа байхгүй юу? Нууц Товчон дээр болохоор Бодончор Мунхагийн 5 дахь үе гэж гарч байгаа. Тэгмүүд Судрын чуулган дээр болохоор Тумбанаас эцсний шууд 5 дахь үе гэж байна. Тэгмүүд энэ хоёр дээр ямар ялгаа байна гэхээр Нууц Товчоныхоор хэдүүлээ хэрвээ ярил Бодончор Мунхаг дээр нэг жирэмсэн эмэгтэй хүн ирээд төрсөн. Тэгэнгүүт тэр хүүхэд чинь одоо нэг бутаж хүүхэд гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдийг Жажрита гэж нэрлсэн байгаа. Жажрита гэдэг нь болонгот одоо тухайн үеийн монгол хэлээр одоо хар иргэн, жад иргэн. Тэгэд яванда тэр Жажрита гэдэг хүн Жадран овгийн үүсгэн байгуулагч болсон гэж байна. Тэгээ энэс цаашаа доошоо дөрөв үе яваад Жамух гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт Бодончор Мунхагаас Тэмүүжин хүртэл бараг 11 үе байгаад байгаа байхгүй. Цаг үед амьдэрсэн хүн байх боломжгүй болж байгаа байхгүй. Тэгээд тэр мэдээллийн дагуу бол ерөнхийдөө Жамухыг жад иргэн, хар иргэн одоо язгууртан биш зүгээр энгийн иргэн мэт одоо баг болгож байгаа байхгүй. Тэгэнгүүт Жамух сүүлд 1201 онд Гүр хаанд өргөмжлөгддөг. Гүр хаан гэдэг нь яг та одоо зүгээр тухайн үеийн одоо нэг юм цол моллохгүй. Жамух зүгээр шууд хаан болж байгаа байхгүй, тал нутгийн хаан. Тэгээд Тэмүүжин айгүй хэцүү явж явах үед Жамухын доор баг Монголын ихэнх одоо овг аймагуудын ноёдууд захирагддаг байсан. Тэгээ бодохоор язгууртан биш одоо тухайн үеийнхаар ярил доод угсаа гаралтай хүнийг хизээч Гүр хаанд тал нутгийн хуулиар бол өргөмжлөх боломжгүй байхгүй. Судрын чуулганы одоо мэдээллийг илүү үнний ортой гэж үзэх нь бас нэг талаараа зөв. Судрын чуулганы мэдээллийн дагуу Тумбанаас эцсний 5 дахь үе гэж хэдүүлээ үзвэл одоо энэ хүн чинь Тэмүүжинтэй ижил төвшөнд яригдах хэмжээний одоо нэг салбарын хоёр язгууртан хоёр тал нутгийн хоёр баатар байсан байгаа байхгүй. Угаасаа тийм ч болохоор энэ хоёрын хооронд асар хүчтэй тэмцэл өрнөсөн байна. За тэгээд энэ хоёр түүхэн явцад нийт 3 удаа андын барилдлага хийвэ гэж гардаг. 3 удаа андын барилдлага хийвэ гэж тод томруунаар тодорхойгоор бичсэн байгаа. Энэ шалтгаан нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар чинь одоо антлалын хөшөө андын барилдлага, цусан тангараг мангараг энэ гэл энэ үгнүүдийг Монголын одоо хуучин ном зохиол кино минон дээр айгүй их сонсоод бид тасцсан. Гэхдээ энэ нөрөө яагаад ийм амар ач холбогдолтойгоор бичсэн байна вэ гэхээр тухайн үед Монголын тал нутагт Монгол ирчүүдийн тунд андын барилдлага гэдгийг төрч ёсны хэмжээнд эрхэмлэж дээдлж одоо авч үздэг тийм чухал зүйл байсан байгаа. Слова бацана гэсэн үг байхгүй юу? Андын барилдлага гэдэг нь өөрөө одоо тухайн үед эр хүн тэр андын барилдлагаас хэрвээ няцвал хинч биш. Жом хинч чамд итгэхгүй. Одоо бас ховч ярина шүү дээ. Наач андын тангарагнаас бутсан байна. Тэргээл тэгвэл ов онгоо гэсэн үг гэж байгаа байхгүй юу? Энэ утгаараа энэ айгуу тийм төрч ёсны хэмжээнд эрхэмлэгдэж дээдлэгддэг тийм хэмжээний тангараг. Тэгээд ягаад 3 удаа андын барилдлага хийв. Одоо сайн хэлж байгаа төрч ёсны хэмжээнд хүндлэгддэг тийм зүйл юм бол ягаад 3 удаа хийгээд та. Нэг удаа хийчихэд чинь хангалттай юм шүү те. Тэгэнгүүт одоо хэдүүлээ энэний талаар яагаад вэ гэдгийг нэрээ. Эхний удаа андын барилдлага хийхэд энэ хоёр маань хоёлаа жоох хүүхдүүд байсан. 11 орчим настай. Тэгэнгүүт
Жамх болонгот Хар хадаан баатрын хүү, Тэмүүжин болонгот Есүхэ баатрын хүү. Хар хадаан, Есүхэ хоёр хоёулаа тал нутгийн алдартай мундаг баатрууд байсан, хоорондоо найзууд байсан гэж байна. Тэнгүүт энэ үед нэгэн аимшигтай зүйл болж Тэмүүжний амьдрал одоо бүтэн ингээд юм уруу тал дороо тал руу сум шиг харвж байгаа байхгүй юу болсон бэ гэхээр Тэмүүжний аав Есүхэ баатрыг татарууд хорлож хөнөөгөөд хамт нутгалдаг байсан тайчууд болон хяад боржгоны одоо салбар салаа овг аймагуд энэ төр бүгдээрээ өөлөн ихийг буюу Тэмүүжний ээжийг гэр бүлтэй ингээд тонж дээрэмдээд хайж орхиод зүр аимшигтай уруулалт хийж байгаа байхгүй юу. Тэгээд эн чин Тэмүүжин гэдэг чинь өөрөө одоо Хабул хааны шууд удам асар өндөр одоо ингээд тийм статустай тийм язгууртан айлын хүүхэд байжгаад шууд бүр ингээд хоолж олдохгүй хэмжээний үгүүрэн дороотл руу одоо ингээд унж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо хэдэн жилийн дараа Жамх Тэмүүжин хоёр дахиад уулзахад энэ хоёрын нийгмийн статусын одоо ингээд тийм ялгаа шал болж байгаа байхгүй. Тэнгэр газар шиг хол болчихж байгаа байхгүй. Жамх аль хэдийн одоо язгууртан дээдсүүдийн хэмжээнд яригддаг тийм хүн болсон. Харин Тэмүүжин болохоор бүр ингээд одоо монголоор одооныхоор жоохон муухайгаар ирэл годомчнд гарч байгаа байхгүй. Тэгэл бүр ингээ хоолч алдахгүй те ингээл жирх зурм мурам магин жидэл ингээл юм уул хаданд ингээл жимс мимс идэл тайчууд мэрэгдүүдээс ингээл зутааж өрөөл жирх идэх боломжгүй юм байна. Тарууг зурм иддэг байсан юм байна. Гэхдээ одоо бол таруугаас тансаг шүү те. Тийм амар дороотл руу ингээд очив. Энэ хоёр хүний ингээ байр солигдож байгаа. Тэгэнгүүт хоёр дахь удаа андын барилдлага хийсэн шалтгаан баг энэ юм шиг те. Магадгүй. Тэгэд ерөнхийдөө энэ нийгмийн статусын амар том өөрчлөлт энэ shift бидэнд хамаагүй. Хоёлоо найзууд хэвээрээ би чамдаа хайртай, чи надтай хайртай. Ингээд анд барилцсан байх боломжтой байхгүй хоёр дахь нь. Тэгвэл гурав дахь андын барилдлага ямар учиртай вэ гэдэг. Энэ бүр Монголын одоо түүхэнд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд асар том shift, асар том өөрчлөлт явуулсан. Одоо амар ач холбогдолтой зүйл. Яагаад гэдэг хэдүүлээ ярьцгаая. Юу болж байгаа вэ гэхээр 1179 онд Тэмүүжний эхнэр Бүртүүжинг мэрэгдүүд ирээд аваа явчихж байгаа. Мэрэгдүүд ирээд хулгайлч байгаа байхгүй юу? Шууд ингээд. Столаашээ. Тэгэнгүүт энэ ямар учиртай вэ гэхээр Есүхэ Баатар чинь өөлөн ихийг бас хулгайлж исэн байхгүй юу? Мэрэгдүүдээс. Мэрэгдийн их чилээдүү Баатараас заяа. Тэрний өшөөг Тэмүүжнээс авч байгаа байхгүй юу? Одоо хүнийг ингээд унсан бахтан дээр нь дэвсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт Тэмүүжин ч одоо бүр ингээд бүр балрын нүстэй ч тухайн үед 17 таа байсан байхгүй юу? Гэхдээ тал нутагт тухайн үед Монголын тал нутагт одоо хүний насжилт хүний одоо ингээд тэгээд оюун ухамсар ингээд илүү одоо хурдан явагддаг байсан байх одооныхыг бодоход 17 гэдэг бол том залуу байхгүй. Энэ дэр Тэмүүжин арга хэмжээ авах хэвээр эхнэрээ буцааж авах хэвээр тий энэ бол бүр амар том доромжлол айгүй олон жил ингээд хэцүү угаасаа л амьдрал нь хэцүү байхад нэмээд ингээд эхнэрийг болооч байгаа байхгүй. Тэмүүжин Хэрээд аймгийн Тойрол ван хаан дээр очиж байгаа. Хэрээд аймаг гэдэг нь өөрөө болохоор одоо Монголын тал нутагт толгой цохих том аймагуудын нэг асар хөрөнгөтэй чинэлэг амар том аймаг, хүчирхэг аймаг. Хэрээдийн Тойрол ван хаан гэж хин бэ гэхээр Тойрол ван хаан ингээд амар хэцүү үед нь бас ингээд улс төрийн ороо босгоод цаг үед туулаад явж байхад Есүхэ Баатар тусалж аварж исэн байхгүй тухайн үед. Тэгээ ерөнхийдөө бас нэг том юм андын барилдлага, андын юм холбоотой тим хүн. Тэгээ тэр утгаар нь Тэмүүжин ингээд очиод булганд ах барьж очиод манай шоорыг ингээд хүн аваа явчлаа. Надад туслаарай гэсэн байгаа байхгүй. Тэгмэд окей. Мэдээж ойлгомжтой тусалж чаа. Жамхтай холбогдож ярьсан байна. Жамх болонгот Тэмүүжинтэй 2 удаа андын барилдлага хийсэн. Энэ андын барилдлага энэ одоо ингээд энэ андын холбоонууд мэдээж тухайн үед амар чухал хэмжээнд ингээ яригддаг. Тийм учраас Тэмүүжин туслахаар болж байгаа. Тэмүүжин туслахаас гадна бас нэг улс төрийн ашиг сонирхлын асуудал яригдаад байгаа юм л да. Юу вэ гэхээр Тэмүүжин бол яалтчгүй Есүхэ Баатрын хүү байгаа. Есүхэ Баатар, Балтан Баатар, Хабул хаан гэдэг ингээд хаадын ингээд юм шууд удам. Тэгэнгүүт Жамхын тал олон ингээд юм ноёдууд бүгдээр ингээд захиргаанд орно байж байгаа. Гэхдээ яаж ч утсан Тэмүүжин бол Есүхэгийн хүү. Тэр утгаараа Хэрээдийн Тойрол хаан Жамх хоёрын хувьд бол Тэмүүжин доор нь Тэмүүжинг бас ингээд доороо байлгах бас нэг тийм ашиг сонирхлын юм байсан байх гэж би бодож байна. Тэгээ дээрэс нь нэмээд 3 мэрэгд чинь өөрөөсөө бас айгүй хүчрхэг тийм том аймаг. Тэгээ байнгын ингээд тийм дайсгиндаг ингээд хоорондоо юм асуудалтай ерөнхийдөө шалтгаан гарч ирж байгаа байхгүй. Энэ байдлаараа бас ингээд Монголын овг аймагуудыг нэг тал руу ингээд цуглуулад нэг туган доор ингээд нэгтгэх нэг шалтгаан. Хоёрт 3 мэрэгдийг довтлох. Гуравт Тэмүүжин хаадын удмын хүүг өөрсдийнхөө доор одоо эрх мэдэл доор байлгах. Ийм асуудлууд байгаад байгаамаа. Тэгэхээр одоо туул голын хар түнэс Тойрол ван хаан хөдлөн. Замаараа Хэрлэн голын сав газраас Тэмүүжин аваад Онон голын сав газар руу очиж Жамхтай уулзж байгаа. Үүнээс цаашаа их цэргийг Жамх удирдаад сэлэн мөрнийг дагаж дээшээ өгсөд
мэрэгдүүттэй байлдана. Тэнгүүд одоо ингээд та төсөөлтөө Тэмүүжин те. Үгээгүй ядуу болцсон. Хамаг юмаа дээрэмдүүлсэн. Эцгээ хөнөөлгүүлсэн. Тэгээд тэгснэ эхнэрээ булаалгуулсан. Ийм бүр ингээд доод төвшнөөс. Тэгээд том хэмжээний дайн тулаан үзээгүй. Дайн тулааны мэдлэг туршлага бага. Тим хүн одоо анхны том аян дайндаа мордож байгаа байхгүй. Тэг ингээд бодолтой хүмүүс ингээд шивэр авир яриа л ингээд. Тэг бодохоор бас яа одоо ингээд бодох хүш. Эхнэрээ булаалгацсан гэж ямар амтан гэхээрээс тийм юм. Стен ярьчих юм. Стен хэрэг. Битүү тийм яриан дундор одоо ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт яагаад би энийг ярьж байгаа талаар хэдүүлээ дараа ярилцсан. Тэгэнгүүт онон гол дээр очиж жамуухтай уулздаг нь бас амар сонирхолтой байна. Жамуухын толгойлдог байсан жадран овог болгонд өөр газар одоо илүү зүүн тишгээ нутгалдаг байсан байгаа байхгүй. Тэгж жагаад онон голын сав газар ирээд нутгалдаг болсон байгаа энэ үед. Энд чинь өөрөө нэгэсэндээ одоо хаад өвгдийн голомт нутаг дээр ирж барилж байна гэдэг нь жамуухын сүр хүч, жамуухын статус хэр хэмжээнд одоо өндөр төвшөнд очлоо хөгжсөн байгааг бас ингэж харуулж байгаа. За тэгээд андын барилгадаа яадаг ч байсан үнчээр энэ хүмүүс Тэмүүжин андтай туслахаар 3 мэрэгдийг довтлоо. Хаана вэ гэхээр одооны Бурятийн нутагт урсах Хилгой голын сав газар буур хэрийн талд 3 мэрэгдийг 3 талаас нь surprise attack-нд оруулаад SWAT ажиллагаа хийсэн байгаа байхгүй. Яагаад SWAT ажиллагаа вэ гэхээр энэ чинь шууд ороод бүгдийг ингээд алуулгалаа шүү дээ. Тэгэхгүй ингээд чинь бүртүүчний гол нэг аврах нэг тийм процесс явагдаад байна шүү дээ. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд та төсөөлтөө сонирхолтой өстэй ингээд бүртүүчнийг Тэмүүжин хэрэг өөрөө очиж яг ингээд аварсан бол яах те. Монгол гэр дунд ингээд харуултаа сүп ногдож байна те. Нэг гэрлүү ингээд орсон чи бүртүүчнийг ингээд нэг хүн ингээд хотоо гарцаа. Энэ хүүхний чи алж шүү гэсэн чи одоо 50 харуул өгч бүхэл те. Хараа тэрвэлдэж мөвлдэл кеф кино заяа. Энэ бол нэр үнэхээр кино шүү заяа. Зүгээр ингээ Монголын түүх шиг ийм амар акшнтай, ийм янз бүрийн ингээ тийм гой ийм үйл явдлууд ингээ болдог ийм сонирхолтой түүх өөр ямар улсад байгаа. Яг үннийг хэлэх тийм шүү дээ. Тэгэхээр түүхээс судалцаагаараа хүүхдүүдээ. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд би их тийм амар ийм түүхийн шилээ одоо судлаач модлаач энэ төр биш. Би зүгээр сонирхдаг хүн. Тэгээд надад тусалдаг хүмүүс байгаа. Тэгээд хамгийн гол юм нь би түүх ерөөсөө огт сонирхдаггүй, огт мэдхгүй хүмүүс зориулж бас энэ контентыг хийж байгаа шүү гэдгийг ойлгоорой. Тэгээд баярлалаа. Алдаа дутагдал юм ойлгож өгшөөрэй. Бүртүүчнийг аварчиж байгаа. Юу болж байгаа вэ гэхээр одоо тойрол банхан буцаад туулын хар түн рүүгээ буцна. Дараа нь Жамух Тэмүүжин 2 Хинтээ аймгийн одооны Бачирет сум болон Бэндэр сумыг даган урсах хурхын голын хурхын хөндийн хөндөөрөө зөвлөж байгаа. Хурхын хөндий гэж юу гэсэн үг вэ гэхээр хуран чуулах. Тэгэнгүүт энэ газар нэгэн гайхалтай түүхэнд урсгалт хад байдаг. Өвгдийн өмнө энэ хоёр маань одоо андын барилдлага хийн. Өвгдийн өмнө гэдэг нь болонгууд хуран чуулдаг байсан тэр газар. Маш том улс төрийн ашиг сонирхол яг одоо яригдж эхэлж байгаа. Айгүй олон хүмүүсийн ашиг сонирхол, айгүй олон хүмүүсийн үзэл бодол, айгүй олон түүхэн үйл явдлуудын хуурлын цэг дээр яг одоо энэ хоёр ирсэн байгаа байхгүй. Энийг энэ хоёр тал нутгийн баатар ойлголцоод 3 дахь удаага андын барилдлага хийж байгаа. Яг тэгэхээр Жамух гэдэг хүн аль хэдийн язгуурт ноён их стэйцүүдийг бүгднгийн өөрийнхөө удирдлагын доор барьсан байна. Нөгөө талд гэвэл Тэмүүжин Исүүхэ Баатарын хүү. Тал нутгийн хуулиар бол энэ хүн хаан суух нь илүү зохистой. Тухайн үеийн хүмүүсийн үзэл бодлоор зарим нэг хүмүүс тэгж бодож байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэр утгаараа асар том одоо ингээд юм улс төрийн зөрчил болох магадaltaйг манай хоёр ерөнхийдөө бараг ойлголцоод 3 дахь удаагийн андын барилдлагыг дотроо ингээд инстинктээр ойлгоод хийсэн байх магадaltaй байхгүй. Тэгээд нууц товчон дээр гардгаар ерөнхийдөө бол үүнээс цааш манай хоёр жил хасын хугацаанд хамт нутаглаж, нүүдэлж, найрлж, цэнгэж одоо айгүй эвтэй нартай сайхан өнгөрүүлсэн байна. Тэг жил хасын дараанаас сална. За тэгээд нууц товчон дээр бол баг энэ хоёр чинь ингээд нэг хүн жил унтдаг байсан тэр гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг хаа чинь нэгт ингээд найзын хайр, хоёрт гэвэл чинь тал нутгийн хоёр баатар хэр хамгийн ингээд юм тий ийм багэр хоёр гаа яваа байхгүй юу. Энэ хоёр бол хоёулахнаа бол тэр хүнжилт бол унтдаг л байсан. За тэгээд энэ хоёр бол тий ингээд ерөнхийдөө энэ жил хасын хугацаанд юу болсон бэ гэдэг бол амар сонирхолтой. Тэмүүжин одоо ингээд айгүй аимшигтай ингээд юм дороотлуудыг үзэж байгаа л ингээд тий гинт анх удаа ноёд язгууртнуудын дунд ороод ирж байгаа байхгүй. Жамухыг дагаад. Жамух тэгэл ерөнхийдөө ийм бизнес митинг, ийм нетворкинг ингээд ийм одоо юмнууд тэр ингээд авч явдаг байсан байхгүй тий ингээд воркшоп энэ төр оруулж марсан. За бид англи үг мөг энэ төр хэрэгж байгаа ойлгоорой тий угаасаа нэг тий хүүхдүүд л үзэх байх тий хүүхдүүд угаасаа ойлгоно. Ерөнхийдөө жил хасын дараа ингээд салж байгаа шалтгаан нь гэвэл тэнгуут энэ жил хасын хугацаанд ерөнхийдөө энэ ноёд язгууртнууд Тэмүүжин харж байгаа шүү дээ. Жамухыг харж байгаа шүү дээ. Бүгдээрээ айгүй ингээл юм анхааралтай харж байгаа.
юу болж ийн, яаж бие авч явж ийн, яаж хүмүүстэй харилцаж ийн те. Яаж одоо чинь та зүгээр бодолтой хүн ингээл амар суугаж байгаа шүү дээ. Мангар олон жилийн турш те тэгснэ ихнэр мэхнэрээ алдаж малдаад ихнэрийг аваад өгчөж шүү дээ. Тэгэнгүүт ингээл хүн чинь ингээл за баярлаа гэл ингээл явна шүү дээ. Ингээл гөлгөнөл тэгвэл тэгээгүй байгаа байхгүй. Тэр хугацаанд Тэмүүжин асар олон зүйлийг нэгт жамуухаас сурж байгаа. Энэ бол ялчгүй үнэ. Асар олон хүмүүстэй танилцж байгаа. Тэгэнгүүт жамуухын талаас одоо нууц товчны мэдээллийн дагуу бол тэг ингээд амар уйдамтгай хүн бидраас уйдах цаг нь болсон баха гэдэг шүү дээ. Тэгэнгүүт жамуухын талаас ерөнхийдөө юу гэж харсан бэ гэхээр миний төсөөллөөр бол за нөхрийн амбицыг бол ерөнхийдөө олоо ойлгочлаа. Тэгээд салсан байгаа байхгүй. Аль аль нэгийг ойлгосон байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ дэр нэг ийм үнцэг байгаа. Хүмүүс болонгууд ингээд Тэмүүжин жамуухан ингээд ийм хүмүүсийг ингээд урвуулж ингээд өөртөө ингээд авч мавснаа ингээд аваа явцсан гэж. Би бол тэрний бол эсрэг. Яагаад тэгэхээр Тэмүүжин цаашлаад үргэлжлээд Чингис хаан болно. Дэлхийн түвшний байлдан дагуулж болно. Энэ хэмжээний байлдан дагуул хизээч нэг тийм залтай, залхай нэг юм заваан тэ нэг юм явааргүй хүн ингээл уруулж та ястай намайг яа дүүгээ дагаа явчих хэвээр дүүн стэж гин жамууч жоо тухайн үеийн ноёд язгууртнууд тийм хүнд итгэлээ юу байхгүй тий. Тийм хүн ингээд цаанаасаа л нэг тийм ойлгомжтой байдаг шүү дээ тий. Тэгээ дээрэс нь нэмээд энэ хоёр чинь андын барилдлага хийсэн. Олон хүмүүсийн нүдэн дээр. Тэгээ тэгэнгүүт чинь эн чинь амар том одоо нэг тийм эрх мэдэл дээрэс нь нэр төрийн асуудал явагдаж байгаа. Тэгэхээр Тэмүүжин бол өөрийгөө тэгж бие авч явсан хүн бол биш байх. Харин яг хөө ингээд Тэмүүжний өмнөөс нэг тиймэрхүү юмнуудыг хийж явсан хүмүүс бол байсан байх гэж бодож байна. Тэгэнгүүт миний харж байгаагаар болохоор Тэмүүжин яаж Чингис хаан болсон бэ? Яаж вэ гэхээр ухаан цаг үед амьд байсан бүх монголчууд бүгдээрээ ямар нэгэн байдлаар дайны травматай. Бүгдээрээ тусгаар тогтнол өөр өөрсдийн одоо улс үндэстний үнцэн энэ зүйлсийн одоо нэг юм амар том одоо insecurity гэж ярьдэн шүү дээ. Имзэглэлтэй л байсан байгаа. Бүгдээрээ дайны травматай. Бүгдээрээ ямар нэгэн хайртай хүмүүсээ алдсан. Монгол одоо тал нутгийн монгол хүмүүсийн хувь заяа гэдэг зүйл дээсэн дөрөөн дээр байсан тийм цаг үе. Тэгэхээр Жамух Тэмүүжин хоёрын хоорондын харилцаа болон хэнийг нь сонгох вэ гэдэг бол энэ бол амар чухал асуудал байхгүй. Тэр ч утгаараа нэг юм залтай, залхай, нэг юм заваа санаатай хүнийг ноёд язгууртнууд бол тоохгүй байх байсан баг. Тэмүүжний ерөнхийдөө манлал юун дээр тогтож, юун дээр одоо түшгэлсэн бэ гэхээр миний ойлгож харж байгаагаар цэвэр итгэл үнэмшил, эх орноо гэсэн хайр, илгэм саднаа гэсэн одоо сэтгэл цаашид одоо ингээд улс гүрнийхээ ирээдүг хараа үнцэг. Тэ энэ дээр илүү тулгуурлаж түшиглэж Тэмүүжин Чингис хаан болсон болов уу гэж би боддیں۔ Тийм болохоор энэ хэмжээний одоо аян дайнд асар олон хүмүүс итгээд Тэмүүжингийн далбаандор бөндөө одоо хөдөлсөн болоо да гэж би бол боддیں۔ Тэгээ дээрэс нь нэмээд ерөнхийдөө Тэмүүжин сүүлд одоо тэ дараа нь ингээ болох үйл явдлууд төр ингээ Тэмүүжин ингээл дагаж орж ирэл ингээл яадаг маа 9 өрлөг жанжид манжиж бүгдээрээ залуучууд байдэн шүү дээ дандаа. Залуу юм яг л баг үеийнхэн тэ. Тэгээ бодохоор чинь залуу хүмүүс яагаад Тэмүүжинд илүү итгэж гинэ гэхээр илүү итгэл үнэмшил, илүү зориг байгаа байхгүй энэ бол. Энэ хүн зоригтой байна, итгэл үнэмшилтэй байна. Ирээдүг арай нэг юм өөрөөр харж гин гэж харсан баг. Тэгээ жил ахсын дараа энэ хоёр ингээ салж явхад Тэмүүжин дагаад амар олон одоо ингээд аймагуд ингээд айгүй олон ингээд юм хүрээ хүмүүс ингээд дагаа явцсан байгаа байхгүй. Тэгээ 3 дахь удаа андын барилдлага хийчээд салаад явж байгаамаа. Тэгэнгүүт андын барилдлагаас хэн яг нятсан бэ? Хэн яг одоо урвчваа? Тэ? Одоо тэгтээ ингээд андын барилдлага гэдгийг одооных шиг юм бодож болохгүй. Одоо бол нэг тэ нэг 20 цаас нэг 200 цаасан дээр энийгээ морил тэр олон жил найдалсан нөхрөл ингээд байхгүй ч бухаа болдсон шүү дээ, тэ? Пүс ишээ. Тэр үед бол тийм биш байсан. Тэгэнгүүт эн чинь ингээд хүмүүсийн хувьд амар юм эмзэг сэдв болж байгаа байхгүй юу? Яагаад хин нурвч юу яач юуч. Миний хувьд бол хин ч урваагүй, огт урваагүй. Хин ч энэ андын барилдлагаасаа няцаагүй. Яагаад гэдгийн талаар хэдүүл үргэлжлүүлээ ярьцгаая. Энэ дараа ямар үйл явдал болж байгаа гэхээр 1189 онд Хабул хааны шууд удмын ноёдууд болох Тэмүүжний авга нагц нар гэх мэтлэн Тэмүүжин Чингис хаан болгож өргөмжилж байгаа. Хамаг Монгол улсын Чингис хаан болгож өргөмжилж байгаа. Татар, Найман, Амгай хааны удмын одоо тэргүүтийн ноёдууд Тэмүүжний эсрэг тэмцэхээр цэрэглэж эхэлнэ. Тэгээ байжсэн чинь гинт Ньюсак гарч ирснэ. За what's up guys, you ацхан Newsak in the house. Тэгэхээр тал нутагт яг одоо зах зээл маш халуухан байна. Халуухан шинхэн бифтэйгээр хідүүлээ уулзаж байна. Тэгэхээр Жамух Тэмүүжний талаар нэг иймэрхүү стори хийжээ. Жадраны 13 хүрээ бүгдээрээ нийлж цэрэглээд Тэмүүжний эсрэг байлт гардаг гэж. Тэгэнгүүт хизээ байлдаг гэхээр 1192 онд Далан балжуудын тулаан гэж хүмүүс мэднэ. Далан балжуудын тулаан болно. Далан балжуудын тулаанд ерөнхийдөө бол Тэмүүжин ялагдчихаа. Ялагдахтаа одоо зээр хавцалт ингээ шахагдаад тэгвэл зарим судлаач нар болохоор энийг гэж үздэг. Ерөнхийдөө бол ингээ байлдаж байгаад ухраад тэгэнгүүтээ Жамух зүгээр ингээ орхио явцсан. Эсвэл зүгээр
зүгээр л ингээд айл талаасаа их хохирол амсаад ингээд салсан ч гэж үздэг. Тэнгүүт энийг ерөнхийдөө Тэмүүжний талаас ялагдал гэж хүлээж авахаас илүү ялалт болсон. Дараагийн том ялгуусан их ялалтуудынх нь суур нөхцлүүдийг гахалтгаар бүрэлдүүлж өгдөг тийм үйл явдал болж байгаа. Юу болж байгаа гэхээр яг энэ үйл явдлын дараа жамуух амар том алдаанууд хийж эхэлж байгаа байхгүй. Ямар алдаанууд вэ гэхээр нэгүтсийн цагаангоо үгэн зарим хүмүүсийн мэдхээр цагаан оваа буурал те. Оваа буурлын толгойг таслаад мориныхоо сүүлнээс уяад ингээд Тэмүүжний нүдэн дээр ингээд цаашаага дутаа одож байгаа байхгүй. Энэ нэгэсэндээ одоо манлаа цэргийнхэн толгойг таслаад чи одоо ингээд энэ нэгсэн шууд дис хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүтээ дээрэс нь нэмээд чонсын 70 хүүгүүдийг одоо ийм 70 том тогоонд ингээд амьдаар нь буцалгаж алж малдаг ийм харгислалд үйлдсэн байгаа. Энэ нь бол өөрөө ерөнхийдөө бол те солиорл واخгүй юу. Хүмүүсийн хар яаж солиорж байгаа юм бэ гэж бодгоо шүү дээ. Яаж ч ямар ч ирүүл хүн. Хичнээн 13 дугаар 100 байлаа гэдэг энэ бол бүр байж болсгүй зүйл байгаа юм л да. Тэгэд энийг юу илтгэж байгаа вэ гэхээр жамуухын талд байлдажсэн урууд Мангууд Овог аймгийн Жорчтой болон Хуйлдэр Сэцнаар жамуухаас шууд ураад Тэмүүжний талд очиж байгаа. Яагаад энэ хоёр хүнийг энэ Овог аймгийг одоо голчиж ингэж тодорхойлж хэлж байгаа вэ гэхээр цаашид болох үйл явдлууд Чингис хаан болох тэр одоо том аян дайнууд дээр бүгдэн дээр нь урууд Мангуудынхын дандаа манлаа цэрэгт байлдсаар агуу том ялалтуудыг нь одоо баталгаажуулж өгдөг тийм одоо асар их үүрэг ролыг гүйцэтгсэн тийм хоёр Овог аймаг байгаа юм аа. Тэгэхээр чин хүчний тэнцвэрт байдал шууд ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд дагаад бас өөр хит хитэн ингээд ноёдууд ингээд урвсан гэж байгаа жамуухын талаас. За тэгээд Чингис хааны талаас одоо цусаас хэлбэж байгаа хооронд нь 1201 онд бас нэг том үйл явдал болж байгаа. Юу вэ гэдэг? Жамуухыг хүрээлсэн ноёд Овог аймгийнхан бүгдээрээ нийлээд жамуухыг Гүр хаан дүргэмжилж байгаа байхгүй. Гүр хаан гэдэг нь болонгот одоогийн ойлголтоор одоо Чингисийг цол гэдэг байгаа шүү дээ. Гүр хаан бас яг адилхан цол байхгүй. Тэгээд тэр утгаараа юу гэж байгаа гэхээр бүхний хаан одоо даяар Монголын хаан гэдэг гэсэн утгатай. Тэгээд одоо мэргэд, татар, сальжууд, барлас, хонграад, горлос, тайчуудын үлдэгдэл ноёдууд жамуухыг Гүр хаанд өргөмжилж байгаа. Одоо энэ тулааныг Хүүтний тулаан гэж нэрлэдэг. Энэ тулаанд жамух ялагдж байгаа. Яаж ялагдсан бэ гэхээр жамуухын талд байлдажсэн 8-ны Буйраг хаан ойрдын хутга бихнар зад барина гэдэг юм хийж байгаа. Зад барина гэдэг нь болонгот байгалийн хүчийг ашиглаж одоо эсрэг талаа одоо дороотуулах те одоо сулруулах одоо нэгсэн шуургах, бороо оруулах одоо салхины чиг өөрчлөгдөх ч гэдэг юм уу. Тэнгүүт нь эдгээр нь одоо backfire хийнэ гэдэг чинь нэг зөрүүлээд өөрсдөр нь буусан байгаа байхгүй юу. Бороо мараа шараа мараа юугаа орж мараа салхины цэгийн шууд өөрсдөр нь чиглээл аян цахилгаан ингээл цагж эхлээл те гинт тэнгэр ингээл амар бүрхээл Тэмүүж ингээл гараа өргөөд тоорын алах гарч ирэл за тэнгэр бол угаасаа жамуухыг бол хайж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол амиа бодъё гэд бутран дутаасан гэж. За энэ үйл явдлын дараа жамуухад ингээ ялагдчихж байгаа штэ. Маш сонирхолтой үйл явдлууд болж эхэлнэ араарсан. Энэ бол жамуухын одоо түүхийн хамгийн сонирхолтой хэсэг, хамгийн нууцлаг хэсгүүдийн эхлэл бол одоо энэ. Юу болж байгаа гэхээр Хүүтний тулаан дуусж байгаа. Жамух ялагдчихж байгаа. Жамух зүхтааж байгаа. Араас нь Хэрээдийн тойрол ванхан нэхэн довтлосоор жамухыг олзолж авч байгаа. Энэ олзонд байх хугацаанд жамух ингээд эндээсээ цаг гаргаж ирснээр сэнгүмийг ингээ ховсцдог байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө ингээд сэнгүм за бро наад те Тэмүүжин чинь ерөнхийдөө бол чамд бол одоо дургу болцсон. Чи чинь нөгөө нэг ураг барилдана гэдэг эрэхт нь өөдөөс нь олон долоо юм ярьсан юм шүү бро. Одоо ингээд угаасаа тэгвэл би Тэмүүжин мэднэ. Цаа чи зайлтай. Угаасаа цаа чи одоо юу бодож байгаа вэ гэхээр ерөнхийдөө заадах чинь 88-ны тэр Таян хаан маантай ерөнхийдөө ингээд илчмэлж явуулж моолж хоорондоо энэ төр холбогдож байгаа л ерөнхийдөө Хэрээд аймгийг ингээд хавчиж ингэж явандаа ингээд мөхөх тийм л юм бодож байгаа шүү. Энэ улсын чи эзэн нь одоо ингээд ирээдүйд чи болно шүү дээ. Одоо тойрол хан эцэг чинь одоо ингээд хөксөрж штэ ухааны юмараа тэг бүр амар ятгсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ ятгалаханд сэнгүм угаасаа орж байгаа. Ягаад тэгэхээр анханасаа угаасаа Тэмүүжин дургүй байсан. Тэгээ сэнгүм ингээд ааваа стандараа ингээд энэ стандараа Тэмүүжин юм баахан юм ингээд ярьсаар байгаа аавгаа ятгаж байгаа байхгүй. Тэгээ нууц товчон дээр гардгаар болохоор тойрол хаан чинь хөрхий ингээд Тэмүүжнийхээ талд айгүй ингээд те байсан гэж байгаа байхгүй. Хэсэг байж байгаад яалчгүй ятгалаханд нь өртөөд тэр чинь хөгш настай хүн. Тэгээ бас ингээ бодохоор бас тийм ч юм шиг те угаасаа ингээл за одоо би ч одоо ингээд хөшөрч байгаа ингээ үрдмийн үлдэх нутаг юм да. Тэгээ нэрнгээсээ угаасаа л ингээд сэнгүм Тэмүүж хоёр угаасаа л муудалцснаас хойш энэ хоёрын хооронд юм болно. Тэгэхээр хүүгийнхэн талд орё л гэж бодсон баг гэж бодож байгаа байхгүй одоо миний төсөөллөөр. Тэгэд ерөнхийдөө одоо үүнээс цааш тойрол хаан Тэмүүжний эсрэг гинт байлдахаар эхэлж байгаа байхгүй. За үүний дараа болох үйл явдлуудыг ерөнхийдөө товчлоо дээр яагаад тэр хэдүүлээ жамуухын талаар ярих байгаа учраас юу болох вэ гэхээр их Монгол улс гэдэг одоо энэ мапыг ингээд бүтнээрээ ингээд юм гэрэлтээд итвчээд ингээд зоос ингээд бринг гэдэг ингээд цацрахын тулд хоёр том аймаг үлдчихэж байгаа байхгүй. Хамгийн том хоёр аймаг.
Хэрээд болон 8 Тэмүүжний эсрэг. Энэ хоёр аймгийг одоо мөхөхөд жамхан үүргэрэл асар өндөр байсан. Яаж вэ гэхээр хоёулын тэр нь яг адилхан юм хийж байгаа. Шууд ингээл ховстоод бүгдэн тэр нь ингээл те гэж ингээл шууд энэ наа чи юм штэ би мэднэ тэр гэж мэгж явсаар хагаад ерөнхийдөө ингээд цэргийн одоо цэрэг дайны үйл ажиллагааг нь жамуух гардахаар болчихж байгаа байхгүй юу. Эхлээд одоо хэрээд тэр яаж байгаа гэхээр шууд ингээд Тэмүүж хаандыг би мэднэ. Яасан тэр гэл тэгэнгүүт нь тойрлохын сэнгүм жахаа хамбуу энэ тэр одоо яах вэ гэлтгсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд жамуухын хувьд одоо ийм юм бодогдсон байгаа байхгүй юу. Миний төсөөллөөр бол те тэгээд юуны төлөө би өдий хүртэл одоо ингээ байлдаж энийг зовлон гачлан одоо хагцал өнчрлийг одоо үзвээ. Тэгээ ийм гаруудад би одоо тал нутгийн хувь заяаг өгөх юм уу? Юу вэ те? Шууд тэгэнгүүтээ Тэмүүжин рүү илчилгээж байгаа байхгүй. За энэ тойрол хан энэ сэнгүм мингүм энэ guys бол үнэхээр муужгаа юм байна. Тэгэхээр таад шууд барь гэсэн байгаа байхгүй. Миний ханд одоо хатууж зоригж шууд зөрөгтэй үз гэсэн баг. За тэгээ ерөнхийдөө хэрээдтэй муу өндрийн байлдаан гэдэг байлдаан болон тэгээ тэрэн дээр Тэмүүжин эхэндээ ялагдана. Дараа нь хэрээдийг мөхөөж чадж байгаа. Тэгээ Тэмүүтэй жамх зүхтааж байгаа. Зүхтахтаа Таян хаан руу очиж байгаа. Тэгсэн чинь Таян хаан бүр юу тойрол ханаасаа 7 дор заяа. Одоо нуус товчон дээр гардгаар бол бүр илэрж өгдөн шүү дээ. Юу ч мэдэхгүй заяа. Бүр хизээч бүр ингээд одоо тэр хүрээнээсээ баг холдож үзээгүй тийм айлын эрх танхил тэгснээ бүр ингээд өөрийнх нь хүүн буюу одоо хүчлэг хунтааж хүртэл бүр аавыгаар респектлдэг үзье. Тийм хүн байсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яаж ч удсан те дахиад Тэмүүжинтэй холбогдож байгаа. За энэ бүр үнэхээр бүр 7 дор те одоо андыг би бардггүй штэ. Тэгэхэд эдгээр надаасаа 7 дор амтад байна. Миний анд энэдийг унгаа гэсэн. Тэгээд ерөнхийдөө нахуугүний байлдаан бол нахуугүний байлдаан дээр чиг хоржоонтой юм болж байгаа байхгүй юу? Тэмүүжин тухайн үед одоо их сурвалжийн мэдээлж байгаагаар айгүй одоо нэг хүчинд ороодсон цэргүүд нь ингээл багассан тэгэл одоо нөгөө мордон ингээ тэнхэрч мэхрээгүй тийм үе байсан гэж байна. Тэгтэн за яг нахуугүний талаар дараа нь тусдаа дугаар хий. Байлдаан болно. Таян хаан бүр ингээд үнэхээр зүйл дуусахдаа өөрөө байлдааны талбар дээр шархтаа түүхэн. Жамуух дахиад цухтаана. Хаан эцгээ орхиж явсан хүчлэг бас цаашаага бүр цухтаагаал болчихж байгаа. За тэгээд жамуух ерөнхийдөө хэрээд болон 8 аймгийг мөхөх тэр суур нөхцлүүдийг Тэмүүжинд бэлдэж өгөөд өөрөө цухтаа утсан гэж байгаа байхгүй. Тэгээд зүхтах явцад нь өөрийнх нь цэргүүд жамуухаас урваад Чингис хаанд авчиж өгнө гэдэг одоо тийм зүйл болчихж байгаа байхгүй. Oh, you motherfuckers. Okay. Тэгэнгүүт нууц товчон дээр болохоор жамуухыг дагаж явсан нэг 4-5 цэрэг байсан гэж ярьдаг. Судрын чуулган дээр болохоор нэг 60 орчим хүн Чингис хаан дээр ирсэн гэж байгаа байхгүй. 30 хамаатаас хадна 30 долонгот яг цэргүүд ирсэн. Тэгэнгүүт Чингис хаан болонготтой яаж ч утсан урагч хүмүүсийг хизээж төвчгүй урагч хүмүүсийг шууд цаазаар аавна гэж жамуухын нүдэн дээр цаазалж өгсөн гэж. Нууц товчон дээр гардгаар жамуух Чингис хаан 2, Тэмүүжин 2 одоо сүүлийн удаа уулзаад тий одоо найрлж цэнгээд одоо дурсамжуудаа яриад тий одоо нэг өвөр Монголын Чингис хаан гэх кинонд дэр чинь тэр амар гоё гардаг шүү дээ. Ингээл уйлж мойлал хамаг дурсамжаа яриад тэгэл Чингис хаан ерөнхийдөө жамуухын амийг хилтрүүлэх тал дээр байсан. Тэг бүр хилтрүүлэхдээ бүр өөрт нь талархдаг гэж гардаг шүү дээ. Одоо найз минь те чи хэрээд болон 8 энэ айхтар том одоо баян цатгалан том 2 аймгийг мөхөхөд надад хамгийн их тусыг хүргэлээ те. Тэгээ дээрээс нь нэмээд намайг миний анхны том ялагдлыг амсуулж намайг одоо айлглаа, зээр хавцал руу намайг шургууллаа. Намайг өдий хүртэл Чингис хаан болон болтол намайг одоо хурцлж чадсан хүн бол чи юм аа гэж бүр ингээд бүр магтаж хэлсэн гэж байгаа. За тэгэхээр одоо яг энэ цэг дээр юу болж байгаа вэ гэхээр сүүлийн 20 гаруй жил тал нутагт асар их зовлон зүтгүүр, асар их дайн дажин, асар их өнчрөл хахацралыг үүссэн тал нутгийн монголчуудын хувь заяаг гартаа атгаж явсан. Үхэгсэхийн шийдэж явсан хоёр баатар ирийн эцсийн уулзалт. Энэ уулзалтын даацыг би одоо ингэ мэдрүүлэхийн тулд яг өөрийнхөө үгээр ярьж өгөх бол оновчгүй байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр саяны хүртэл агүй их далчаалаа шүү дээ. Энд чинь бол яг тэгэл нөгөө хүүхдүүд үзнэ гэж би бодоод тэгэд сонирхолтой байхын төлөө л одоо мөн найз нь хичээж байгаа нь царайны шүү. Тэгээд дамтарчаа намсраа гэж хүний бичсэн жамуухын өчл гэж гайхалтай өгүүлэг байдаг. Тэгээ энийг уншиж өгье. 800-ны тэртэх жамуухан шарилдээгүр өнөөдөр талын болжморж иргэж их нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайгаа бүхэлдсэн. Тэр газрын цээжийг аниртан чагнаас Монгол Эрсийн нөхөрлөл гуниг тагцлын тухай эмгэнэлт түүхийг өгвөл олон аймгийн цус тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил. Хаан жамуух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөнөө хүргэж ирв. Богд эзэндээ халдсан боол иргэдэг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж жамуухыг суллаад өгүүлрөв. Ив эвдрэлцэж олонтаа бодилсан ч амигч нь хилтрүүлийн хаанд игнэгт нөхөрлөлөө баттгаж игүүрт хамт түшилцэн шүтэлцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлв. Гэвч нас өдөр эд дундаа
Төрсөн биеийн хүч чадал төгөлдөрсөн хаан Жамуух хариу өгсөн. Өндөр их хаан суудалтаа заларч өрлөг 9 жанжны чинь тоо бүрэн бүтэн байхад би илүүдэх үзээ анд. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бүхтөө хорхногийн сагалгаар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үүлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөний бүү мэд. Атгах санаат эмийн үгэнд орж андгаа тангараа няцснаас хойш тавилан заяаны хувьд зэрэгт улам бүр шахацаар хаанд чиний өмнө хурж ирлээ. Андамн чи болгоохтун. Тэнгэрт хос наран мандвал газар гам болж гал шатна. Монголд 2 хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцсон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний элдийн дор явж би хизээч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарилгын дор явахыг бас төвчгүй. Чи бол Тэнгэрийн бөө, Шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай хамт өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамуух. 3 түмэн цэргийнхээ ялтын уухагаар далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамуух өнөөдөр хаанд чиний төлөө орчлонгоо талхаар шийджээ. Чамд үн үрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг. Дэлгүүн болдгийг гүйүүлэх сар бас нэгэн байг. Дэлхий газарт маань хаан бас нэг байг. Өсөх насандаа ононгийн мөсөн дээр шагалцсан наадаж өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэгэн нарны дор багтахгүй. Учир иймд 2 их хаан, 2 их баатар, 2 Монгол эрийн ёсоор энэ хэргийг нийтийш болгоё. Хаан Жамуухын суу алдрыг даяар Монгол мэдэг. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөр төргөд би амийг төвчий. Олны санаа бүү хоёрдог. Үлмийн өвдөг дорчин өөрийгөө би ивж өгье хаанд. Чиний нэр уудам агуу бол. Гүр хаан Жамуух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг Монгол 408 зохист миний алдар урд хожид үзэгдээгүүгээрээ дуурсах бол. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөхчиж нөгөө нь хагцъя. 9 хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлтэнт чинь хоёуланд нь сүгдэн гуй хаан анд минь чи намайгаа өршөө. Өршөөхтөө намайг цаацалж өршөө. Би чамтай нөхөрлөе. Нөхөрлөختөө үхэж нөхөрлөе. Хүчрхэг гүрэн өн мөнх оршихыг бэлэгдэж хаан биеэрээ туг сүлтийг чинь тахив. Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багдах учир үгүйг тэнгэр мэдгээ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тесэн твчиж чадахгүй. Харь дайсан хатгалахыг санаарах бол Монгол цэргийн тахир сэлмийн дэлхийн дайдыг номлон хэмжигтэн. Дорн зүгт нар хаанаас манддгийг очиж үзэгтэн. Өрөн зүгт нар хаан шингэдгийг хүрч мэдэгтэн. Бас эзэнт их гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хотголдон зөвшөгч надаар төгсөл болох. Энэ мөчөөс хойш хаан Жамуухын алдар уран тэрслэгч хинэгч болов. Төрийн цэрлэл цааз үл тойрохын хууль бол. Өчих хүчлэмэн гүйцлээ. Хаан өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагтч өөлөө ихийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулах тун. Түүхийн хүрд саад дотгоргүй орчиг гэвэ. Чингис хаан хэсэг бодлого ширснөө. Тэргүүнээ өргөж Шадар хүмүүсээ дуудан зарлиг болох. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр сойрох тугай. Баатар Жамуухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүй өхөөлөх тун. Анддаа бэлгэлсэн алтан бүсийг минь бүслүүлж аргамаг сайхан хүлгээр хаан Жамуухыг тахиж агсаг зэвсэг хоёуг дуулгыг нь агсаан хүлэг баатарын ёсоор оршуулах тун. Ир хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсч болдгийг ир хүн эвдэрхэд хан тэнгэр харж цуурч болдгийг түмэн үе сантугай. Ийхүү айлдан ирэхэд Чингис хааны ов тов буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дуслал гэлтгэнэ. Хаадын зарлиг ёсоор олж мөнх тэнгэрийн таалд нийцв. 800-ны тэртех Жамуухын шарил дээгүр их нутгийн ноён салхи гонигтайхан хисүүжилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн 900 дэлгэн. Ямар амар гонигтай вэ монголчуудаа тийм ээ. Ямар эмгэнэлтэй вэ тийм ээ монголчуудаа. Ийм гонигтай зүйл. Одоо хар нялхаасаа үр төрөндөө оролцож өссөн найзууд те нэг нэгнтэйгээ алтан тэмцэлдэж амраг саднаа өнчрүүлж хоцроож амар их зүйл туулж явсаар одоо ингээд энэ цэг дээр энэ хоёр хүн ирж байгаа. Тэгээд одоо энэ дээр ингээд ярих зүйл юу вэ гэхээр Жамуух урвсан уу? Тэмүүжин урвсан уу? Аль нь? Жамуух ерөнхийдөө бол одоо ингээд эцэстэн те өөрийнхөө үхлээрээ хүртэл хар аймаа хаацаалахын оронд андынхаа сэтгэлийг амрааж их Монгол улсын төрийг төвшөтгэж их эзэн Чингис хаанаас уран тэрсэлсэн хэн бугаач мөхөнд ороодхон тэнгэрийн хууль болгож өгдөг. Олны эрх ашигыг бодож ялагдлаа хүлээж тал нутгийн тулгар төрийг баттгаж өгч. Эзэн Чингис хааны хүч эрх дарахыг баттгаж өгч. Өөрийнхөө замаар үхэн хөтлөө явсаар тал нутгийн баатар ир Гүр хаан Жамуухаараа төгсөж байгаа. Тэмүүжний албат харьяат биш, тийм ээ. Тэмүүжин андынхаа сэтгэлээс Жамуух найз нь уран тэрслэхгүй гэсэн айдсыг нь тайлж өгч. Ингээ бодохоор хин хинээсээ яг урваад байгаа. Тийм үстэй. Хинч биш байхгүй. Аль аль нь өөрөө өөрсдийнхөө замаар явсаар дууссан хоёр эсрэг туйл, хоёр сөрөг энерги, хайр ба үзэн ядалтын бүжиг, өксөж уруудах амьдралын энэ голдрол цагийн аясаар эцэстээ нэг нь мөхөж, нөгөө нь мандаж, салшгүй одоо энэ соулмейтийн холбоо олох энэ нөхрөлийн золиосонд их Монгол улс байгуулагдчих. Одоо бараг те жоохон дэгсдүүлээд жоохон попруулаад ярихад энэ хоёр хүний нөхрөлийн золиосонд одоо хүртэл бид нар монгол хэлээрээ бодоод монгол хэлээрээ яриад тулгар төрт Монгол улс одоо хүртэл тусгаар улсаараа хэвээр одоо хүртэл байна. Энэ бол асар том оюуны өв, бидний үнцэн, бидний ам амьдрал, бидний аюулгүй байдал. Энийг одоо ингэж баттгаж өгсөн бас нэг том үйл явдал гэд бас хэлчихэд бас хэлсдэггүй байх гэж бодож байна.
Тэгэхээр энэ нэг ёсондоо хин одоо нэгнээсээ уран тэрсэлсэн зүйл биш. Энэ бол зүгээр цэвэр байгалийн үзэгдэл байгаа байхгүй. Тал нутгийн өршөөлгүй байгалийн үзэгдэл. Жинхэнэ тал нутгийн шоудаун. Жинхэнэ нөхрөлийн үлгэр жишээ. Жинхэнэ beef. Жинхэнэ snatches get stitches. Тэ? Одоо жинхэнэ кино цаашаа зүйл юм аа. Тэгээд яадаг ч байсан хамт исэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Жамх гэдэг хүний талаар өөрийнхөө үзэл бодлыг бас шингээлээ. Тэгээд Тэмүүжний Багнаас болон тэ Хэрээд аймаг, 8 аймаг бидний талаар бүгдэн дээр нь тусдаа дугаар хийнэ гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Let's go. Тэгээд сүүлдэн дээр нэмээд Монгол Swag миний цомог утгагүй гарах гэж байгаа шүү. Тэгээд дэмжээрэй монголчуудаа хайртай шүү. Бүгдийн сүнсний таны хар сүлтмэн Хүүгээ ивент эдний бүхийдэг үлтмэн Түмэл тонд эрдний хотын төр дүнсий Хүүгээ өршөөд эдний гүрдээсэн үнсмэд